Хуучин цаг нэвтрүүлэг үзэгч та бүхэнд шинэхэн дугаараа хүрэхэд бэлэн боллоо. ETV телевиз үзэгч та бүхэндээ энэхүү нэвтрүүлгийг Монголын хуучдын холбоотой хамтран явуулж байгаа гэдгийг хэлэхэд таатай байна. Нэвтрүүлэг 7 хоног бүрийн нэм гооригт 18 цагаас үзэгч та бүхэнд хүрнэ. Тэгэхээр энэ удаагийн сэдвээр та бүхэндээ өв залгамжтай холбоотой сэдвийг сонгон үзэгч та бүхний асуултанд хариулахад бэлэн боллоо. Монголын хуучдын холбооны бодлого зохицуултын хэлтсийн дарга оюун чимэг үзэгч та бүхний асуултанд болон миний асуултанд хариулахад хүрэлцэн ирээд энэ урилгыг хүлээн авч ирсэн танд баярлалаа. За баярлалаа. Танай хамт олон дамжуулт хүсье. Тэгэхээр би нэвтрүүлгээ энэ асуултаар эхлэе гэж бодож байна. Ер нь өв залгамжлал гэж юу хэлээд байгаа юм бэ гэдэг асуулт байна. За ер нь өв залгамжлал гэдэг бол ер нь хүн төрөөд одоо нас орох хүртлээр цуглуулсан хөрөнгө эрх одоо энэ бүх зүйлийг тэр хүнийг нас орсны дараа тэр хүний хөрөнгө одоо хэнд очих вэ? Ямар хэмжээгээр очих вэ? Энэ өв залгамжлалыг авахын тулд одоо иргэд ямар мэдлэгтэй байх ёстой, ямар хүсэлт гаргасан байх ёстой юм бэ гэсэн хуулийн одоо харилцаанд зохицуулж байгаа энэ бүх зүйлүүдийг л багтаасан ойлголт юм байна. Өв залгамжлал гэдэг. Тэгэхээр монголчууд бас сүүлийн хэдэн жилийн дотроос өвлүүлэх хөрөнгөтэй болж байна л да. За үүнийг дагаад бас энэ өв залгамжлал гэдэг зүйл мань нэг зүйлтэй харшилтаад байгаа. Энэ юу гэхээр монголчуудын сэтгэлгээтэй уламжлал сэтгэлгээтэй гэж хэлж болно. За би нэг гэрээслэл бичих ёстой гэдэг. Энэ бол гэрээслэлээр зохицуулагдана гэж би бол олж уншсан. Гэтэл гэрээслэл гэдгийг байгуулъя гэхэд за одоо таныг нас урахаас өмнө болохоос өмнө гэрээслэл байгуулах хэрэгтэй байна гэхээр энэ нөгөө Монголын эртний нөгөө уламжлалт ёс жаягтай ингээд зөрчилдөд байгаа юм асуудал байгаа байхгүй. Тэгэхээр энэ өв залгамжлалыг яг зохицуулах зүйл нь юу вэ гэм бэ гэдэг л байна. Зөв. Ерөнхийдөө манай монголчууд бол өв залгамжлалыг одоо энэ нүгэл юм одоо энэ талаар байхгүй байна гэдэг чинь бол сүүлийн 70 жилд байсан үзэгдэл байгаа юм. Одоо энэ социалист системд байхдаа хүмүүс өв залгамжилж байгаагүй. Яг одоо бүх зүйл улсын мэдлэлд байсан. Бид өөрт байсан хөрөнгөгүй байсан учраас ер нь энэ гэрээсэл гэдэг юм нэг тэгж нийгэмд хэрэглэгддэггүй байсан. Байхгүй юу. Тэгээ монголчууд ч ер нь бас их ухаалаг хүмүүс шүү дээ. Хүн амьд байх хугацаанд энэ байгаль ертөнцөөс хүртэх ёстой юм хүртээд тэгээ яваад өгсний дараа энд бол энэ миний юм юу ч байхгүй гэдэг тийм бол сэтгэл зүй бас байсан. Тэрнтэй бас холбоотой. Зөвхөн Чингисийн үед дэлхийг байлдан дагуулж явах үед бол монголчууд өв залгамжлалын асуудал бол тэнд маш одоо хуулиар зохицуулж байсан. Яг тэгвэл одоо газар нутгийг эзэмшижсэн, чөлөөлж авсан одоо газар нутгаа хэн нэгэн энд даатгаж хариуцуулж байсан. Энэ өв залгамжлалын юм бол монголчуудын сэтгэлгээнд тэр үед бол их хүчтэй байсан юм. Зөвхөн сүүлийн 70 жилд бол энэ санамж тасарсан. Яг тэгвэл бид нар өөрийн өмч, хувийн өмч гэдэг нь бол ер нь зохицуулт байхгүй, өөр юмыг одоо амьд байхдаа өмчилж байгаагүйтэй холбоотойгоор ер нь тийм гэрээслэх одоо өмчлөх гэсэн асуудал байхгүй шүү дээ. Байлаа л да. Одоо тэгвэл энэ бид нэр малаа хувьчлаад авцсан, газраа өмчлөөд авцсан тийм ээ. Тэгээд хэрвээ одоо сайн хөдөлмөрлөж чадах юм бол одоо цалин хөдөлмөрөөрөө хүн одоо өмчийг бий болгож чадчих штэ. Тэгээ бид нар ч одоо тэр битэл хувьцаа гаргаж авч байна. Гадаад орнуудаас бас одоо IPO тий хувьцаа гаргах ийм харилцаа нэгэнт одоо монголчуудын дунд байгаа учраас энэ харилцааг зохицуулах зайлшгүй хэрэгцээ шаардлага бол байгаа. Байгаа учраас зохицуулж байгаа. Тий. Гэрээслэл хууль зүйн хувьд тэгвэл ямар ач холбогдолтой юм бэ вэ? За ер нь өв залгамжлалын харилцааг бол хоёр янзаар авч үздэг юм. За нэг нь бол гэрээслэл харилцаа гэж байгаа. Тэр нь бол тэр иргэн өөрөө амьд байхдаа өөрийнхөө өмчийг хинт хизээ ямар хэмжээгээр яаж өгөх вэ гэдгээ өөрөө хүсэл зоригоо илэрхийлээд бичээд тэгээ хөндлөнгийн одоо гэрч болох нотариатаар гэрчлүүлээд тэгээд үйл хөдлөлийн төрөнгийн бүртгэлийн газар одоо бүртгүүлээд байгаа. Одоо жишээ нь банкнд дансанд байгаа одоо хадгаламжийг гэрээслэлээ гэх юм бол одоо банкнд бүртгүүлнэ. Дансаа гэрээсэлсэн бол тэ бичгээр үлдсэн гэрээслэл бол гэрээслэл бол амьд байхдаа тэр хүн өөрийнхөө хүсэл зоригийг илэрхийлээд одоо хэнд яаж өгөх вэ гэдгээ өөрөө мэдээ шийдэж байгаа асуудал байхгүй юу. Жишээ нь одоо энэ хөгжсөн орнуудад Японд жишээ нь тийм ээ. Гэрээслэл бичих нь бол хүний ухамсар, соёл, мэдлэгтэй холбоотой. Яг тэгвэл тэр нэгэнт тэр хүн өгөх нь үнэн амьд байна гэж одоо бодоод нүгэл гэж бодоод иж болохгүй байхгүй юу. Тэгэхээр тэр хүнийг одоо амьд байхдаа өөрийнхөө хөрөнгийг хинд хизээ ямар хэмжээгээр өгөх вэ гэдгээ тодорхой болгоцсон тохиолдолд үлдчихэж байгаа гэр бүл нь одоо янз бүрийн одоо хэрүүл маргаан зөрчил үүсдэггүй байхгүй юу. Гэрээсэлж өөрөө ингээд тэр хүн өөрийнхөө өмчийг мэдээд өөрөө хинд яаж өгөх вэ гэдгээ тодорхойлчихж байгаа
ийм одоо харилцаа байхгүй. А гэтэл манай монголчууд одоо нөгөө үхэхгүй юм шиг тий одоо мөнхийн ус утсан юм шиг нүгэл мууяр гэж ингээд бодоод яваад байгаад тий тэгээд өөрөө ямар нэгэн одоо хөрөнгөө зохицуултгүйгээр орхисноос болоод хичнээн одоо соёлтой ухамсартай төлөвшсөн юм шиг харагдаж байгаа гэр бүлүүд тэр үлдсэн хөрөнгөн дээр бол одоо сүйд болдог, зөрчил үүсдэг, маргаан дэгдээдэг ийм юм бол байна шүү дээ. Эргэн тойронд байж л байна тийм ээ. Тэгэхээр гэрээслэл гэдэг бол өөрөө тэр үлдэж байгаа гэр бүлийн амар амгалан байдлыг хангаж байгаа бас нэг хэрэгсэл гэж ойлгож болно. Тэгэхээр гэрээслэл гэж яг ярьсных гэрээслэл гэж юу гэдгийг үзэгч маань хүлээж авсан баг. Тэгэхээр яг үүнтэй холбоотойгоор иргэний зүгээс сошиалаар бас бидэнд асуулт ирсэн байна. Энэ асуултанд анхаарлаа хандуулна уу? Сайн байна уу? Намайг Аа гэдэг. Би 34 настай 2 хүүхэдтэй. Нөхөр маань өөд болоод 3 жил болж байна. За гэтэл бидний амьдарч байгаа байр нөхрийн маань нэр дээр бүртгэлтэй байдаг. За гэрээслэл үлдээгээгүй учраас хадмууд байрыг өөрсдийнх болгох гэж байгаа. Энэ тохиолдолд би яах вэ? Тэгэхээр ийм жишээн дээр бол нэмээд асуулт байна л да. Тэгэхээр нас орсон хүний эд хөрөнгийг юу яах вэ гэдэг. Тий, одоо яг энэ нас орсон хүний энэ эд хөрөнгийг яах вэ гэдэг асуултыг ярихын тулд түрүүн хэдвлээ амьд байгаа хүн гэрээслэгч талаар ярьсан тий. За яг энэ асуултыг хариулахын тулд хууль зааснаар өвлөх гэдэг харилцааг ярьж эхлэх заашгүй хэрэгцээ гарч байгаа. Тэгэхээр нөгөө амьд байхдаа хүн гэрээсэл бичиж байгаа хүний хөрөнгө бол тодорхой. Тэ яг шийдэгдэх асуудал тодорхой. Гэтэл үхээ мэдэхгүй гинтийн аваарт ордог юм уу? Альсвал одоо ингээд өвдөж байгаа ч юм уу нас орж. Уг бол одоо хөдөө явж байгаад гинтийн одоо давгчгүй хүчин зүйлд ороод ч байдаг юм уу? Ийм байдалд байж байгаад уг бол одоо үер усны аюулд орж байгаа хүн хизээ яаж өгөх вэ гэдгийг хинч мэдэхгүй шүү дээ. Тэг одоо тэр хүн нас ороод таал төгссөн байлаа гэхэд тэр хүний одоо гэрээсэл бичээгүй хөрөнгийг яах вэ гэдгийг иргэний хуулийн 520 дугаар зүйлээс ахуулаад 537 дугаар зүйл хүртэл одоо хууль зааснаар өвлөгч нар хүнд яаж авах вэ гэдгийг нь бол хуулиар заагаад хууль тогтоогч нар заагаад өгсөн байдаг. За энд бол иргэний хуулийн 520 дугаар зүйлд эхний ээлжийн өвлөгчд бол эхнэр нөхөр гэр бүлийн хуулинд заасан эхнэр нөхөр гэдэг хууль зүйн харилцаа энд бол хамааралтай аль биесний төр бүртгэлтэй байна гэсэн. Одоо эхнэр нөхөр байна гэдэг бол хин хинийхээ өмнө эрх хөдөлж өөр хүлээнэ л гэсэн үг шүү дээ тийм ээ. Эхнэр нөхөр аль биесээр бүртгүүлж байгаа. За хүүхэд гэж байгаа. За хүүхдийн бол тэр одоо нас орсон хүний одоо биологийн аль биесний хүүхэд. За тэгээд үрчилж авсан байж бас болно тийм ээ. Тэр хүн амьд байхдаа одоо хүн үрчлээд авсан байж болно. За тэр битэл тэр хүн одоо нас барахт нь одоо хэвлэлд бүрэлдсэн тэр хүний хүүхдийн бас хөрөнгийг яах вэ гэдэг асуудал бас иргэний хуульд ингээд зохицуулсан байгаа хүүхэд. За энд бол бас ээж аваавна гэдэг заагаад өгсөн байгаа. Иргэний хуулийн дээр одоо тэр хадам ээж аав гэдэг нь шүү дээ тийм ээ. А гэхдээ энэ ойлголтыг иргэд бол бас ялгамжтай ойлгох хэрэгтэй. Иргэний хуулийн 520 дугаар зүйлд эхнэр нөхөр хүүхэд ээж аав гэж байгаа боловч иргэний хуулийн 528 дугаар зүйлд яг гэр бүл бүртгэлтэй байгаа хамт амьдарч байгаа өвлөгч нарт илүү ирэх боломж олгосон зохицуулт байдгийг өв хүлээж авахаас татгалзах энэ асуудлыг зохицуулж байгаа. Тэгэхээр тэр хүн болгон одоо гэр бүлээр амьдарч байхдаа хадам ээж аавтайгаа амьдэрдэггүй шүү дээ тийм. Тэгэхээр хадам ээж аав хамт амьдэрдэггүй өвлөгч нар бол тухайн иргэнийг нас орсны дараа 1 жилийн дотор өөрөө хүсэлтээ гаргасан байх ёстой. Энэ одоо хөрөнгөнөөс би авна. Хэрвээ хүсэлт гаргаагүй бол татгалцсан тооцоод явдаг. Тэгэхээр хамт амьдарч байгаа гэр бүлийн гишүүнд бол өв залгамжлалын харилцаа арай өөрөөр зохицуулагдана гэж ойлгоо. Тэгэхээр үүн дээр бас нэмээд асууя гэхээр гэр бүлийн хөрөнгө ер нь яаж өвлөгддөг юм бэ гэдэг. Тэгээ энэ ер нь юугаар зохицуулагддгийг за мэдээж сая бол гэрээслэл гэж хэлсэн. Тэгэхээр тодорхой бас шатандаа бүр одоо тухайн эхнэр нь нөхөр нь хүүхэд нь яг хийн амьдарч ингээд маш олон зохицуулал байгаад байна л да. Тэгэхээр ер нь гэр бүлийн энэ хөрөнгийг яаж өмчлөх юм бэ л гэдэг. Тэгээ иргэний хуулинд бүр гэр бүлийн хөрөнгийг зохицуулж байгаа бие даасан бүлэг байдаг л да. Гэр бүлийн дундын одоо гэр бүлийн хөрөнгө гэж зохицуулж байдаг. За энэ нь бол нас орсон хүн гэхээс илүүтэйгээр бас одоо гэр бүл цуцлахад гэр бүлийн хөрөнгийг яаж хувааж тэнцвэртэй одоо хангах юм яах вэ гэсэн зохицуулт бол иргэний одоо хуулинд ингээд тусгай бүлэг заалт байдгийг. Тэгэхээр гэр бүлийн хөрөнгийг одоо яаж одоо бүртгэж байна гэхээр бид нэр яг тэр хөрөнгийн бүртгэлээс эхэлнэ л дээ. Ер нь аль нэгэн улс орны хөгжил нь одоо яг тэр хөрөнгийн бүртгэлээс шууд хамааралтай байдаг. Тэгэхээр иргэний ухамсар бол бас тэр хөрөнгийн бүртгэл дээр их ухамсартайгаар хандах хэрэгтэй. Зөвхөн бид нэг жишээ авч хэлье л да. Одоо бид орон сууцаа хэний нэр дээр бүртгүүлж байна гэдэг дээр бид анхаарал хандуулахгүй байгаа шүү дээ. Жишээ нь одоо 3 хүүхэдтэй эмэгтэй нөхөртөөгөө байж лаа гэхэд
нөхөр нь бизнес хийдэг гэхэд одоо тэр банкнаас зээл авахд амар юм аа гэж нэг хүний нэр дээр бүртгүүлчтэй байна гэдэг чинь бүртгэл өөрөө үнэн зөв байх хэвээр. Тэгээд гэр бүлийн дундын хөрөнгө биш бол явчихж байгаа байхгүй. Тэр хүн чинь бүртгэлээрээ хуваар төрөнгө болоо явчихж байгаа шүү дээ. Гэрийн өрхийн тэргүүний өмч болоо явчихж байгаа. Тий, одоо тэр бүртгэл хийгдсэн хүний л хөрөнгө болоо явчихж байгаа үстэй. Тэгэхээр энэ дэр одоо иргэд маань их сайн ухамсартайгаар асуудалд хандах хэвээр. Газраа өмчилж авлаа. Гэр бүлийн дундынхаа байх юм бол тэр гэр бүлийн 5 хүн байдаг юм бол 5 хүн тавуулаа одоо нэрээ бичүүлэх хэвээр. За энэ бүртгэл дээр тавуулаа биччихснээр ижил тэнцвэн хэмжээнд одоо авах хэрэг нэгдэнэ. За энэ өв залхамжлал руугаа хоёлаа эргээд орё л да тийм ээ. Тэгэхээр жишээ нь одоо 5 өрөө орон сууцтай байлээ. Тэр гэр бүл 5 хүн байлаа гэж бодъё. Тэр орон сууцыг одоо 500 сая төгрөг гээд бүртгүүлсэн байлаа гэж бодъё. Нэг иргэн одоо нас барлаа гэхэд гэр бүлийн 5 хүнд тэр чинь 5 тэнцүү хуваагдана. 100 сая төгрөгөөр хуваагдах байхгүй юу? Тэгээд 100 сая төгрөгөнд үлдсэн тэр хөрөнгийг өв залгамжлалын асуудал яригдана. Тэгвэл бид нар өнөөдөр ямар асуудал үүсэж байна гэхээр тэр гэр бүлийн 5 гишүүн өөрийнхөө хөрөнгийг бүртгүүлэхгүй байгаагаас болоод нас барсан хүний ганцхан нэр дээр бүртгүүлсэн бай гэж бодъё. За тэгвэл гэр бүлийн дундын хөрөнгө гэж үзэхгүй хуваар төрөнгө гэж үзээд өв залгамжлал үүслэх юм бол тэр хадам ээж аавд тэр өөр хүүхдэд тэр хань ижил тэнцүү хэмжээгээр хуваагдах болно да. Тэгэхээр эн чинь өөр одоо хуваагдалт гарч ирж байна шүү дээ тийм ээ. Тийм. Энэ дэр бас нэмэлт асуулт байна л да. Тэгэхээр өвлөх хөрөнгөд ер нь хэмжээ байдаг юм болоо гэдэг. Яг үлгийн зүгээр миний бодол жишээ нэг хэмжээ заагаад энэ бол 10 саяас доошгүй байна гэдэг ч юм уу. Энэ өвлөх хөрөнгө чухам юу ордог вэ гэдэг нь бас сонирхоод байна. Зөв. Маш сайн асуулт байна. Бид нар одоо хуульч хүний хувьд би судалгаа хийдэг. Одоо яг энэ өв залгамжлалтай холбоотой ингээд 97 оноос хойш өнөөдөр хүртэл ингээд судлаад үзэхэд яг энэ нийгмийн харилцааг зохицуулж байгаа, үн тодорхойлж байгаа байдал дээр одоо хуулийн зохицуулт байхгүй болохгүй байна. Жишээ нь өв залгамжлалтай холбоотой ч биш ер нь. Жишээ нь одоо нөгөө татврын бодит үн байх хэрэгтэй байхгүй юу? Тэр хөрөнгийн тэр бодит үн байх хэрэгтэй. Тэгэхээр манай одоо өнөөдрийн зохицуулж байгаа зохицуулт болохоор тэр хөрөнгөө иргэн өөрөө мэднэ. Аль эсвэл үйл хөдлөлийн хөрөнгийн одоо тэр хувийн эрхт байгаа үнээр одоо тэр шүүхэд маргаан үүсгэхэд тэр үнээр одоо улсын тэмдэгтийн хурамч төлнө гэж байгаа байхгүй. Тэгээ энэ яагаад ингэ явцсан гэхээр жишээ нь одоо Францад энэ хөрөнгийн асуудал одоо орон сууцаа үнэлж байгаа тэр төрөөс татвараа төлж байгаа тэр ухамсарын асуудал бол 3000 жилийн түүхтэй. Тэр хүмүүс нь тогтцсон. Одоо би өөрөө ухамсараараа одоо энэ одоо татвараа тэдэнд төгрөг төлнө. Энэ хөрөнгө бол яг эдэн төгрөг шүү гэдгийг бол тэр ухамсарын түвшин өндөр хөгжсөн улс орнууд бол бодиттой тогтоох боломжтой байхгүй тэр олон жилийн түүхээсээ. Манайх болохоор тэр нөгөө хуулиас одоо хуулдаг ч юм уу ямар нэгэн байдлаар оруулахдаа төрөөс одоо энэ нарийн зохицуултыг хийж өгөхгүй бол бидний ухамсарын түвшинд орой учраас тэр хөрөнгийн хэмжээг үнэлэх үнэлэмж нь өөрөө янз бүр байгаа байхгүй. Тэгэхээр таны асууж байгаа асуулт чинь яг ямар хэдэн төгрөг байх ёстой вэ гэхээр жишээ нь одоо нөгөө хүн өөрөө хөрөнгөө үнэлээд ирэхээр татвар төлөхгүй гэдээ баг үнэлсэн байх юм бол тэр чинь 50,000 төгрөгөө гэж бичсэн байлаа. Татварт ноогдуулаа тийм ээ. Гэтэл одоо нөгөө өв залгамжлагч нар хоорондоо маргаад ирэх юм бол тэр авах гэж байгаа хүн 50,000-аад тараагаад өгөх гэж байгаа хүмүүс 10,000-аад бичгээр зэрэг тэр чинь өөрөө тэр хөрөнгө нь тэр бумаар одоо үнэлэгдэх хөрөнгө байгаа байхгүй. Тэгэхээр эний чинь яг нөгөө бодит төрийн одоо бодит хүн байхгүйгаас болоод ингээд иргэдийн дунд одоо маргаан үүсгэх ийм нөхцөл байдал бас үүсээд байгаа. Яг энэ үнэлгээтэй холбоотой асуудал ер нь хэр гард юм бэ? Ер нь их байгаа. Одоо жишээ нь нэг натретийн практикт бас нэг жишээ байгаа байхгүй юу? Нөгөө хувьчлаад авцсан орон сууц. Улс хувьчлахдаа 2 сая 500 төгрөг гэж бичсэн байгаа. Цэнхэр дэвтэр дээр. За тэгэн гутал натреч болохоор зэрэг 2 сая 500 төгрөг өвлөх эрхийн гэрчлэгээ бичээд нөгөө хүн байраа зарцсан байгаа. Гэсэн чинь нөгөө хамт амьдраагүй өөр өвлөгч одоо тэр хүндэтгүү үзэх шалтгаантай байжгаад тэгээд тэрийг шүүхээр тогтоолгоод хөрөнгнөөс авах гэсэн чинь тэр хөрөнгө нь байхгүй болсон байгаа байхгүй. Тэгэхээр гутал натретийг одоо нийгэмд та бол зөвлөгөө өгнө, эрсдлийг хариуцна. Ийм үүрэгтэйгээр натреч та оролцдог байж ич яхаар энэ одоо миний одоо 50 сая төгрөгийн үнэтэй юмыг 2 сая 500 мянган төгрөг гэж хэлээд хэрвээ та 50 сая төгрөгөөр ингээд үнэлсэн байсан бол энэ хөрөнгө одоо ингээд өргөдөхгүй байсан шүү дээ гэдэг асуудал яригдж байгаа байхгүй. Тэгэхээр энэ натретийн ч буруу биш, иргэний ч буруу биш, ерөөсөө энэ зохицуулт байхгүй гэнэ л буруу байгаа. Би айлын ганц өхөн ааваас минь надад байшин үлдсэн. Гэхдээ аав ээж хоёр салж аав хоёр дахь амьдрал зохиосон учраас сүүлийн эхнэр миний хойд ээж хашаа өвшөнд нь одоо амьдарч байгаа. За бичиг баримт надад байгаа. Хуулиар бол хашаа өвшин минийх болох болов.
За ерөнхийдөө энэ саяны асуусан асуултанд хариулахад юу гэж байна гэхээр иргэний хуулийн 528 дахь зүйлд гэр бүлийн хамт амьдарч исэн өвлөгч бол илүү их хэдэлдэг. Хамт амьдарч исэн хүн бол өөрөө татгалзааг бол өв авах хугацаа бол хэзээ ч нээлттэй байдаг. Тэгвэл ингээд салаа явцсан гэдэг чинь тусдаа амьдарч байгаа гэр бүл байна шүү дээ. Тэгэхээр тэр яг одоо охин нь бол хамт амьдрааг бол 1 жилийн дотор би аавынхаа хөрөнгийг авъя гэсэн хүсэлтийг нотариатад гаргасан байх хэвээр. Тэр хүн хэрвээ хүсэлтээ гаргаж чадаагүй бол энэ хөрөнгөөс авах боломж байхгүй гэсэн үг. Тэ. Цорын ганц өвлөгч гэдэг бол иргэний хуулийн 532 дугаар зүйлээр зохицуулсан зохицуулалт та. Тэгээ энэ бол нөгөө хугацаанаас өмнө 1 жилийн ер нь өвлөх эрхийн гэрчлэгийг 1 жилийн дараа олгодог. Тэрнээс өмнө олгох одоо цорын ганц өвлөгч гэдэг асуулт хууль зүйн нэр томьёо байдаг л та. Цорын ганц өвлөгч гэдэг бол ерөөсөө тэр өв үлдээж байгаа хүнд ганцхан ерөөсөө энэ хүнээс өөр хүн байхгүй ганцхан энэ хүн гэдгээ нотлох хуримтаар тэр хүн нотолж чадж байгаа цорын ганц өвлөгчийн тухай ярьж байгаа. Гэхдээ энэ бол хизээч тийм байдаггүй. Одоо өвлөгч нас барлаа гэхэд 1 жилийн дотор тэр хүний хүүхэд одоо эрэгтэй хүн байлаа гэхэд өөр хин нэгэн одоо эмэгтэй хэвлээд тэр хүүхэд нь бүрэлдэжээж болно. Одоо тэр хүн би өөрөө цорын ганц өвлөгч гэж тэр бодож байгаа боловч өөр бусад өвлөгч бол одоо тэр хууль ёсны өвлөгч нар бол гарч ирдэг байхгүй. Тэгэхээр өв залгамжлалын харилцааг 1 жилийн дараа өвлөх эрхийн гэрчлэгээ олгоно гэдэг бол тэр нас барсан хүний хууль ёсны өвлөгч нарыг тогтоох гэдэг хугацаа юм байна. Тэгэхээр яг ер нь иргэн хүн бол үндсэн хуулинд шүүх хүний хууль ёсны эрх ашигыг хамгаална гэж байгаа тийм. Гэтэл яг шүүхийн тогтолцоо маань өнөөдөр ямар байна гэдгийг иргэн мэдмээр байгаа. Жишээ нь одоо 90-ад онд бол шүүгч өөрөө нотлох баримтыг цуглуулад одоо үнэн зөвийг олж өгдөг байлаа шүү дээ. Одоо тэгвэл шүүхийн иргэний шүүхийн зарчим нь өөрчлөгдсөн. Талуудын зарчим үйлчилж байгаа байхгүй. Тэгэхээр та өөрийнхөө нотлох баримтыг өөрөө бүрдүүлээд эрсдлээ та өөрөө хариуцнаа. Нотлох баримт гэдэг нь мэтгэлцэх зарчим үүс. Та нотлох баримтаараа өөрийгөө нотолж чадах юм бол танд эрх ашиг чинь танд үйлчлэнэ. Та нотлохоогоо гаргаж чадахгүй байх юм бол одоо таны хууль ёсны эрх ашиг хангахдахгүй гэдэг энэ зарчмыг иргэд их сайн ойлгомоор байгаа юм. Тэгэхээр энийг иргэд ойлгохгүй байгаа учраас өөрөө нотлох баримтаа шүүхэд бүрдүүлж өгч чадахгүй байгаад тэгээ шүүх одоо өөр талд шийдвэр гаргачлаа гэдэг дот януудаа гэж би хуульж байгаа хувьд харддаг. За гэрээслэлтэр бол иргэний хуулийн дээр гэрээслийн хэлбэр шаардлагыг бол хуулиар заасан байгаа. Гэрээслэлийг бичгээр үлдэнэ. Заавал тэр хүн гарын үсгээ зурна. Тэгээд нөгөө он сар өдрөө бичсэн байх хэвээр. Тэгээд нотариатаар заавал гэрчлүүлсэн байх хэвээр гэж. Тэгэхээр нотариат гэдэг маань төрийн үйлчилгээ, эргэцэн үйлчилгээ, зөвлөгөө өгдөг, гэрчилдэг үйлчилгээ, тэ нотариатын үйлчилгээ гэдэг маань. Тэгэхээр тэр гэрээслэл одоо жишээ нь хүн бичгээр бичээгүй нотариатаар гэрчлүүлэг байх юм бол хин ч ямар ч бичгийг гаргаж ирээд би гэрээсэл бичсэн гэнэ энэ чинь их замбраагүй юм болно шүү дээ. Тэгэхээр энэ нотариач бол өөрөө зөвлөгөөгөө өгнө, төрийн нэрийн өмнөөс гэрчлэнэ. Тэгэхээр хөндлөнгийн ийм нотариачийн оролцсон тэр бичгэн дээр одоо тэр нотариачийн тамга он сар өдөртөгөө тавьсан ийм одоо бичлэлт байж иж тэр гэрээслийг хүчин төгөлдөр хуульцсан гэж үздэг. За энэ ер нь нотариач бол хамгийн сайн зөвлөгөөг өгнө. Одоо нотариат бол дүүрэг болгонд байгаа. Хөдөө орон нутагт бол сум болгонд байгаа. Аймгийн төвүүдэд бол нотариач нар байгаа шүү дээ. Тэгэхээр энэ нотариатын өөрийнх нь одоо хамгийн гол хийдэг эрх зүйн үйлчилгээ бол гэрээслэх өв залгамжлалын харилцаан дээр зөвлөгөө өгөх үйлчилт байгаа. Тэгэхээр Монгол улсад болон одоо бүр элчин сайдын яамдуудаар консулууд хүртэл одоо яг энэ нотариатын үр гүйцэтгэдэг хүмүүс байдаг учраас энэ гэрээслэл өв залгамжлалтай холбоотой асуудал зөвлөгөө өгөх хуулийн үүрэг нь одоо нотариатын хуулиараа байж байгаа. Танд маш их баярлалаа. Тэгэхээр эрхэм үзэгчдээ нэвтрүүлэгтэй холбоотой санал асуултаа хэрвээ та амжиж асууж чадаагүй байгаа бол ETV HD гэсэн пэйж хаяг руу та бүхэн асуултаа ирүүлснээр Монголын хуульчдын холбооны мэрэгжлийн хуульчдаас өмгөөлөгчдөөс дэлгэрэнгүй хариулт авах бүрэн боломжтой гэдгийг хэлээ. ETV HD телевиз үзэгч та бүхэндээ энэ хүн нэвтрүүлгийг Монголын хуульчдын холбоотой хамтран хүргэлээ. Энэ удаагийн зочноор Монголын хуульчдын холбооны бодлого зохицуулалтын хилцээний дарга Оюн Чимэг оролцлоо. Баярлалаа та бүхэнд.